хамгийн үзэг дуртай зуралч юу вэ? Зураг кино. Зураг кино. Game of Thrones. Game of Thrones. За бүгдийг нь үзээд дууссан. Тий. Хэдэн удаа үзсэн бэ? Нэг удаа л үзсэн. Давтаж үзээгүй юу? Давтаж үзээгүй. Тэгээд нөгөө готын дараа нөгөө нэг зурлууд нь гараад байгаа шүү дээ. Тэднийг үзсэн үү? Тэднийг ерөөс үзээгүй. Үзье гэж бодож байна. Үгүй. Тийм үү яагаад? Үгүй ч яахт нөгөө нэг Instagram дээр нөгөө нэг хангалттай рилээр үзчихдэг. Тэгэл юу болох нь баг мэдчихдэг болохоо. Тий, спойлдуулаад дууссан. Дахиад юу номын уншсан уу? Хүмүүс бас номын уншаагүй. Хамгийн ингээд одоо эргээд дахиад ингээд бодогддог анги ч юм уу, син ч юм уу хэсэг нь аль хэсэг вэ? Ерөөс толгооноос гардаг нөгөө цус тойром гэдэг. Тэр л хамгийн амар санагддаг шүү дээ. Тэрнээс бус нь бол тэгээ ер нь гайгүй. Тэр л хамгийн амар. Шокрос тий. Тэрнээс бус нь хой дуртай чи бүр дээр үзчихсэн юм аа. Гараад удааг багт. Тэгээ марччих ирнэ. Чи аль хаусын фэн вэ? Lannister ч үлээ. Lannister нөгөө нэг манай Cersei-гийн толгой ба. Cersei. Тэр чинь биш ээ. Нөгөө яг манай нөгөө нэг юм блээ. Jon Snow. Тий. Jon Snow чинь тэрний л North North тэр хаус чинь чонтой тий. Тэдний талуу. Тий. Arya-гийн фэн гэсэн үг үү? Бараг хамгийн дуртай дүр Jon Snow юм дөө. За хамгийн үхээсэ гэж бодож байсан дөө. Нөгөө нэг модлын нөгөө хатан болчдөг тэр чинь юм блээ. Cersei юу? Тий, тэр л юм аа даа. Бүгд үзэн ядсан баха тий. За баярлалаа. Дахиад юу нүцэх үү? Тэгээд тэгэл боломж цаг зав нь гарвал үзэх л байна. За баярлалаа. Баярлалаа. Vampire Diaries амар гоё. За хэдэн удаа үзсэн бэ? Dear Diary. Би 2 жил өмнө нэг удаа үзчихээд энэ жил тэгээд дахиад үзчихээ. Хамгийн дуртай smile. Damon Salvatore гэдэг. Одоо тэгээд юу би үзэх болтой дууссан билүү? Бичлэр гарч ийн үү? Дууссан уу? Дахиад юу нүцэх үү? Үзэн амар гоё. Хамгийн мартагддаггүй хэсэгт нь ч юм уу ангин ч юм уу зин Season 3 дээр нөгөө нэг Klausтэй уулзаад тэгээд тэр тулаан хамгийн дуртай хэсгүүднээс. Хамгийн үзэн яд. Хамгийн үзээд нөгөө Барк Michael нэг Michaelson гэдэг нэг дүр өгдөө. Бүр хамгийн ихний оригинал вампируудын нэг гээд бусд вампируудын агнаа яваад идэв. Мэдрэт. Зөрөөгөө санал болгох уу? За баярлалаа. Хамгийн сүүлд Peaky Blinders л үзсэн дээ. За сүүлийн нэг Immortal Man үзсэн. Гэхдээ тэрийг үзег байгаа. Үзег байгаа юу? Кино үзэхээр болсон. Thanks үзэн дээ. Тэр заав гарал. Хэдэн удаа үзсэн бэ Peaky Blinders? Peaky Blinders-ыг сүүлийн season хүртэл яг нэг л үзсэн. Дахиад юу үзэх болов? Тэгэд үзэж магадгүй заавал бол юу үзэн дээ. Хамгийн дуртай эпизод ч юм уу scene. Хамгийн дуртай scene нэг юу бат штэ. Пол ихчийнх нь өвдөг хэсэг үүд штэ. Тэр хэсэг нэлээд байсан. Одоо амар тоо санагдаж байгаа. Хамгийн дуртай дүр нь. Хамгийн дуртай дүр тэгэл ойлгомжтой дөө. Шалби юу? Киллер Морфигийн. Хамгийн дургу ёо энэ ямар яргахыг үзээ өгөх юм болоо гэж хүлээжсэн дүр байгаа юу? Хамгийн дургу дүр. Хамгийн дургу нөгөө нэг хин дээ штэ. Нэр нь хэмбэлээ нэг хотод нөгөө шинээр тоглогдож ирдэг нэг тэ цагдаач л өмөрдөг ч л нэг гайд штэ. Тэр лайлж штэ. За өөр хүмүүс юу н үзээсэй гэж санал болгох уу Peaky Blinders-ыг? Хүмүүс үзээсэй гэж санал болгоно. Болгош үзээрэй. Гош. За баярлалаа. Солонгос кино. За уучлаарай өстэй их чинь тийм амар олон цорл кино бол үзэж байгаагүй мэн. Тэ? За үнжээ мүнжээг үнэхээр үзэж байгаагүй. Тэгээ би зүгээр хуучин цагт бол нэг Орсын гоё тийм Алангтай кинонууд байдаг шээ. Тэгээ харин тэднийг асууж байгаа байхгүй юу? Тэдрээс л айгүй их үздэг байсан. Бидний нас чинь тэр үед чинь нохотой 4 танк тий нэг тиймэрхүү кинонууд л их үздэг
байсан шүү дээ. Аха. Хүүхдийн кино шүү дээ. Аха. Хүүхдийн кино. Хүүхэлдэйн цувралууд Наруто. Аха. Тэгээ аним. За хамгийн дуртай тэгвэл цуврал аним ч юу? Нөгөө алган ингээд нэг аним байгаа. За. Одоо хиддэг хамт дээр явж байгаа. Үзий дууссан. Аа. Дахиад чи өргөлжүүлж гарах юм уу? Гарахааргүй л. Тийм үү. Чи хэдэн удаа үзсэн бэ? 2 удаа. Хөөх тийм үү. Аха. Хамгийн дуртай хэсэг чинь хамгийн дуртай эпизод, сцен Их сүүлийн анги нь хамгийн гоё. амар хөдөлсөн. Аха. Хамгийн дуртай дүр чинь юу вэ? Тэр гол дүрийн багш нь. Багштай тийм сурагч нартай юу Тий. вэ? Хамгийн дургуй дүр чинь маа юу? Байгаа. Хин бэ? Тэр хин. Нэг хэсэг дүр нь байгаа. Хин гэдэг. Нэрийг санахгүй. Тийм үү. За чи бусад найзуудтай үзээрэй гэж санал болгох уу? Чаганаас үзсэн бэ? Зүгээр л анимаксас үзсэн. Бусад найзуудтай үзээрэй гэж санал болгох уу? Болгоно. Тэр гоё юм. За. За. Юуны тухай гарч тийм чи төвчээрээ тэгээ. Одоо ингээд нэг хайлгаргийн нэг багш ирнэ. За. Тэр нөгөө мутац ороод нөгөө дэлхийг сүрүүлэх гэдэг. Өө. Тэгээд тэр сурагч нар нөгөө 100 болохоос өмнө багшаагаа алах юм бол дэлхий нөгөө зүгээр их юм байна. Дэлхийг авах гад. Тий. Тэгээд чадсан уу манайхаа? Цаадсан. Эсвэл багш нь эсвэл манай талсан уу? Тий сүүлдээ манай талаа тэгээд өөрийгөө устгаа тэгээд ясвас. Өөрийгөө устгаад багш нь уу? Тий. Өөрийгөө устгаад дэлхийг авраад усж байгаа юм уу? Аха. Nice. Тэгээд дууссан шүү дээ. За баярлалаа. Баярлаа. Топ 3. За усаач нэгт нь Harry Potter байгаа. Аха. Harry Potter ягчхуу тэгвэл За тэгээ. Harry Potter-ыг хэр олон удаа давтаж үзсэн бэ? Ер нь нэлээд олон удаа давтаж байгаа шүү. Тий. Одоо нөгөө шинэ гарах гэж байгаа штэ нэг season нэг ангин бүхэн юм season болоод Тий. шинжлэгдэж гарч байгаа гэх юм уу? Тэрэнд ямар сэтгэлтэй байгаа вэ? Тэрэнд бүр амар хүлээж байгаа шүү дээ. Бүр амар доогтлж хүлээж байгаа. Өөр амар их үздэг болохоор тэгэл ер нь одоо л хүлээж байгаа. Тэгээ ер нь бол их ихтлийн ер нь нөгөө хадналаар нь биш бүгдийн нэг англиар үзэхээр бас илүү ойлгомжтой санагддаг. Тэрэн дээр жоохон таагүй байгаа. Ягаад яг тэр яг байсан дөрүүд нь гарч ирээгүй боллоо гэдэг нь айгу гарч байгаа. Номын уншсан. Уншсан. Хэд удаа уншсан? Номын 3-4 удаа уншсан. Harry Potter хайдамжтэй. Тийм ер нь л амар үздэг. Хамгийн дуртай дүр чинь Hermione. Яа. Хамгийн дургуун. Хамгийн дургуун ороо. Яагаад? Манай Hermione хайртай сухасан. Тийм юу твшүүлж гэнэ үү те? Юуных нь хамгийн нэг юм сэтгэл хоногчсон байн үздэг ч юм уу, хайж үздэг ч юм уу, эсвэл ингээ үе бодогддаг тийм ангин хэсэг нь байгаа юу? Бага Azkaban хэсэг нь айгүй амар зүрхэнд амар орсон. Тэр амар ингээ муу гэж л амар ингээ Harry бодож исэн чинь яг тэр хүнийг аврахаар байсан болохоор ингээл тэр нь амар сэтгэл хоногч үлдсэн дээ. Хамгийн нэг хөөх ингэж байгаа юм бах таа. Хөөх ямар амар юм бэ? Тийм Snape багш яг нэг Harry-гийн эсрэг юм ийжсэн ирнэ. Яг Harry-гийн төлөө эцэст нь байсныг нь олж харсан. Тэр нь бүр ингээл зүрхэнд бүр ингээл хөөх ийм байсан юм уу гэж бодсон дөө. Дамблдор өгөхөд яасан бэ? Дамблдор амар хэлсэн шүү дээ. Ингээ өгчөж байгаа юм уу? Одоо яана? Яна ингээ Harry Potter дуусчихж байгаа юм уу? Тэ өөр уйлсан хэсгүүд байна уу? Snape өгөхөд бас тэгж амар уйлсан. Өөр нэг уйлсан хэрэг байхгүй. Амар юм сериусны царай гаргаал үзэдсэн. Цээжилтсэн шившлэг байна. Цээжилтсэн шившлэг үү? Яна марцлаа. Нэг лонд орж ирдгвэ. Чи Harry Potter дотор орсон бол аль юунд орсон бол? Яа. Gryffindor. Яг чи Harry Potter дотор орсон бол аль хэсгээр нь хамгийн их явмаар байгаа вэ? Хоолны танхим уу, уншлагын танхим уу? Нэг хичээл үздэг танхимаар нь явмаар байна. Нэг юм шившлэг гэдэг нэг юм бодис найруултыг юу гэдэг штэ. Химийн тийм өрөөд нь ормоор байдаг штэ. Амар сонирхолтой санагддаг. Чиний нэг Spirit Animal чи юу вэ? Чиний Spirit Animal чи ямар вэ? Шашуу. За баярлалаа. За баярлалаа. Өөр асуух юм юу?